1997 онд бол Оросын албаны улс бол гадаад худалдан стратеги гэдгээ баталсан. Оросуудын геополитикийн гол сонирхол бол энэ Афганистантай хэлж байгаа энэ газар нутгийг аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг л. Оросын холбооны улсын гол аюулгүй байдал бол өөрөө бол жишээлбэл үндэсний аюулгүй байдлыг хамгаалах л байж байгаа. Энэ хүрээндээ бол сая одоо жишээлх юм бол Украины хил хязгаар нутаг дэвсгэр бүрэн бүтэн байдлыг хүлээмжшүүлнэ гэд өөрөө бол хүлээмжшүүлсэн байсан. Гэтэл 2014 оны чинь бол тэр өнцөрхөг үзэл бол Оросын эсрэг байсан байхгүй. Тийм учраас Оросын холбооны улс бол өөрийнхөө үндэсний аюулгүй байдал гэдэг үүднээс тэр зэрэг оруулаад Кремийг бол өөртөө нэгтгэсэн л дээ. 1954 онд хөршөө тэр бүхэлдээ нутаг арлын чинь хүмүүстэй зүг Украинд бэлгэлчихсэн юм. Сүүлийн жилүүдэд манай хойд хөрш Оросын албаны улс Евразийн улс орнуудад нөлөөлөлөө бэхжүүлэх гол арга замуудыг хайж эхлээд байна. Энэ бол цэвэр геополитикийн бодлого гэж олон улс судлаачид шүүмжлэгчид үздэг юм а. За манай сурвалжлах групп Киев хотод 3 хоног ажилласан. Энэ хугацаанд одоо Киевийн өнгө аясыг харахад бол одоо Оросын энэ явуулж байгаа импери бодлогыг бол үнэхээр одоо эсэргүүцэж за одоо бүр заримжуулж ихссэн ийм хандлагатай байгаа нь бол бидэнд бол сая ажиглагдлаа. Тийм ээ, бид маш муу харилцаатай байгаа. Оросууд Украины зүүн өмнөд хэсэгт түрэмгийлэл хийж байна. 15,000 Украиныг Оросууд хөнөөсөн байхад би яаж Оросыг дэмжих вэ? Дайны тухай бол дэмждэггүй. Юу Путин? Бидэнд хэрэггүй. Гэхдээ Путин чинь тэр чигтээ Орос орн биш шүү дээ. Путин бол зүгээр л удирдагч хүн. Яг л манай хулгайч ерөнхийлөгч Порошенко шиг Украин болон Оросын холбооны улсын одоогоор ямар харьцаатай байна? Одоогийн байдлаар бол Украин болон Оросын холбооны улс нь дайны байдалтай байна. Харамсалтай нь орчин үеийн дайн өөр. Хуулийн талаас бид нарыг дайны байдалтай байгаа гэдгийг батлах зүйл байхгүй. Гэхдээ дайн бол бодит байдлаар болж байна. Дайны үйл явдал манай улсын зүүн зүгт болж байна. Өдөр болгон бид хэдэн хүнийг нас барсан, шаргацсан байдлаар алдаж байна. Дайны үйл явдал нь Оросын холбооны улсын бэлтгэж зэвсгээр хангасан хөлсний цэргүүдээр хийгдэж байна. Энэ нь олон улсын томоохон шалгалтуудаар батлагдаж байсан. Харамсалтай нь дэлхийн дайны практикт хөлсний цэргүүд мөнгөний төлөө дайддаг. Тэднэрт ямар нэгэн сонирхол байхгүйгээд тэднэрт хүн л алгаж мөнгө өгдөг. Ер нь дайны эхний үеийн талаар та ярихгүй юу? Эхлээд тэд өөрсдийн хөлснийхнийг оруулж хот суурингуудын засаг захиргааг эзэлж авсан. Тэр үед Майданы дараа Украины нутаг дэвсгэр дээр шинэ засаг төр үүсэн бий байсан үе. Дараа нь тэд Донецкий, Луганские мужийн КГБ-г эзэлсэн. Энэс өмнө Кремийг аннекс хийсэн байсан. Эхлээд тэд Оросын нутгаас буудаж эхэлсэн. Тэр үед Украины засгийн газар юу хийж байсан юм бэ? Украины шинэ засгийн газар дөнгөж байгуулагдаж байсан үе л дээ. Украинчууд сайн дурын айран байгуулж фронт руу айран байгуулахаар явцгаасан. Энэний дотор би миний найз нар байсан. Дараа нь Украины айрам сөрөг тагнуулын газар ажиллаж эхэлснээр эзлэгдсэн нутгийнхаа нэлээд хэсгийг буцааж явсан юм. Тэд Украины онгоцуудыг сөнөөж манай цэргүүдийн заримыг бүслэн устгасан тохиолдол бий. Тэр үед Украины зэвсэг түүчин ойролцоогоор 200,000 хүнтэй боловч байлдах чадвартай 40,000 орчим байсан бол Оросын цэрэг 1 сая орчим хүнтэй байсан. Байлдах чадвартай нь ягаад дөнгөж 40,000 гэж бусд нь яасан? Оросууд манай армийнхны дунд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны дүн юм. Майданы хөвсгөл хүртэл Украины засгийн газар Оросын талд ажиллаж байсан. Манай аюулгүй албаны байшингийн бүтэн нэг дагуурт нь Оросын КГБ байрлаж байсан юм. Бид хоёр өөр ертөнцийн цаг дээр байна. Дор нь ба өрн. Бидний нөхцөл байдалтай төстэй. Нэг талаас танаад хятад. Тийм болохоор бид нэр танаа Украинд ирсэн байгаа. Харин нөгөө талаас Оросын холбооны улс. Танаад ч гэсэн зөрчилдөөн байж байгаа. Магадгүй одоо илүү тод биш байж магадгүй. Ямар нэгэн геополитикийн хөвд Монголын газар нутаг хэрэгтэй болвол ноён Путин би тэгвэл Монголыг авчий. Тэгээд хятадтай 8 хий. Харин дараа нь Монголыг хятадтай ямар нэгэн зүйлээр сольчихъя гэж магадгүй. Энэ бол хүн бос, үндэстэн бос, бүр геополитикийн хэмжээнд яригдана. Би чамд энийг, чи надад энийг. Яг ийм байдлаар Украинд явагдаж байна. Бид бол солилцох зоос юм.
Оросын холбооны улс ба Америкийн нэгдсэн улсын дунд. Тэд яаж ч зөвшөлдөж магадгүй. Гэтэл бид энд ярианд нь бүр оролцохгүй байна. Бидний өмнөөс тэд шийдэж байна. Энэ эрсдэл харамсалтайгаар Монголд ч гэсэн байна. Монгол, Казахстан, Кавказын орнууд. Энэ байдал явагдаж л байгаа. Иймээс бидний алдаанууд дээр суралцаарай. Тиймээс танай улсын засгийн газрын эрх мэдэлд бүх зүйлийг засах боломжтой. Бүр супер улсыг хамгийн гол нь ард түмэн нэгдмэл байж үндэслэх үзэл бодолтой байгаасай. Янукович, схаменися! До тебе будьте ви прокляті! 2013 оны 11-р сараас эхэлж өрнсөн Евромайдан хувьсгал бол Украины түүхэнд гарсан хамгийн том хувьсгалуудын нэг гэж үздэг. 2014 оны 3-р сар хүртэл үргэлжилсэн Евромайдан хувьсгалаар украинчууд өөрсдийн эх орон үнэт зүйлийг хадгалжуулдаг гэсэн тэмцлийг илэрхийлсэн мэлээ. Украинчууд 2014 оны 3-р сар хүртэл жагсахдаа нийтдээ 125 хүн амьнасаа алдсан бөгөөд сөргөлдөгч талуудын буюу иргэдийн 109 хүний амьнас үргэцсэн гэж үздэг юм а. Майданы дараа украинчууд илүү бие даасан шийдэмгий болсон. Зарим хүмүүст мэдээж муугар нөлөөлж эхэлсэн. Яагаад гэхээр бид Оросоос эдийн засгаар хараат байгаа учраас л та. Орос эдийн засгийн тал дээр яаж нөлөөлж байна вэ? Эдийн засгийн харилцаа мөн л муудсан. Манай хоёр улсын эдийн засгийн хоорондох маш олон гарц тасарсан гэж хэлж болно. Дулааны үн яг 8 дахин өссөн юм уу? Тийм ээ. Би жишээ нь 400 гривен сард төлдөг байсан бол одоо сард 3000 гривен төлж байна. Орос бол гадаад харилцааны маш туршлагатай тоглогч. Шахаж өөрсдийнхөө хүссэн бүхнийг гүйцэж чаддаг. Харин нефтийн асуудал дээр бол Украин асар том нөөцийн эзэн. Гэхдээ урд нь Орос улс үргэлж бидний энэ боломжийг төгжсээр ирсэн. Тэд өөрсдийн үедээ бүх нефтийн боловсруулалтын үйлдвэрүүдийг худалдаж аваад биднийг өөрсдөө боловсруулж чадахгүй болгоод орчихсон юм. Ягаад гэвэл биднийг өөрсдөөсөө бүрэн хамааралтай болгохын тулд Оросын холбооны улс умардын урсгал буюу Северний поток 2 төслийг түүхийн газар нутгаар дамжуулан тавьж байгаа явдал нь Украины засгийн газрыг 3 тэрбум Америк долларын алдагдалд унгаж байна. Гэвч энэхүү төслийг зогсоох боломжгүй юм. Северний поток төсөл энэ оны сүүлээр ашиглалтанд орно. Орос Украины харилцааны ирээдүйг та яаж харж байна? Тэд Украиныг орхих болов? энэ дан ямар нэг цаг хугацаанд үргэлжлэх байх. Тэд одоо Украиныг бүтнээр нь эзлэхээр дайрахгүй болов. Тэд Украины төр засгийг өөрийн агентууд сул дараа хүмүүсийн тусламжтайгаар дотроос нь устгах бодлого явуулах байх. Мэдээж Оросын холбооны улстай хөрш байгаа бүх улс орнууд бүгд адилхан хөв тавилантай байна байх. Учир нь энэ улс орны улс төрийн бодлого нь хөрш орнуудтайгаа байгаа харьцааны хувьд ерөнхийдөө бүгдтэй нь адилхан. Хэн нь илүү хараат ус байдлыг сонгоно, тэр улс руу нь илүү их Оросын холбооны улсаас тэр хэмжээгээр дарамт ирэх болно. Хэр их үйлдэл гарна, тэр хэмжээгээр эсэргүүцэгдэх болно гэсэн үг. Киев хотод 3 хоног ажиллаа. За олон жишээтэй хүнтэй уулзаж украинчуудын сэтгэл санааг сонслоо. Надад бол энэ хэдэн өдрүүдэд Украинд ажиллахад бол Украин залуучууд буюу 18-аас 25 насны залуучуудын цоснд одоо эх орно гэсэн үзэл маш их буцалж байна. За хэрхэн Оросуудын нөлөөллөөс гарах вэ гэсэн ийм үзэл санаатай залуус маш их болсон байна гэж хэлж болно. За ялангуяа 2014 оны Майданы хувьсгалаас хойшоогоо эдгээр залуучууд бол Оросын талаар үзэх үзэл баримтал өөрчлөгдсөн байна гэж харагдаж байна. Бидэнд хинч хэрэггүй. Европын холбоотой ойр байсан дээр гэж бодож байна. Яагаад гэхээр тэнд амьдрал ямар байдгийг мэднэ. Мөн эдийн засаг нь эргээд сэргэнэ гэж бодож байгаа учраас хүлээгээд л харж байна. Ирээдүйд мэдээж бүх зүйл сайхан болно. Хэрвээ төр баригчид алдаа гаргахгүй бол шүү дээ. Так, после Майданы дараа одоо Оросын засгийн газраас Украинд одоо зарим төрлийн хориг тавьсан байдаг. Тэгээ энэ үед бол эдийн засаг нэлээд хүндэрсэн баг. Тэр үед одоо энэ Европын холбоо барууны орнууд та бүхэнд нэлээд туслаг дэмжлэг үзүүлсэн үү? Энэ бол Украины ард түмний ялалт байсан. Тэд тодорхой шаардлагыг тавиад Майданы талбайд цуглацгаасан. Тэгээд бидний шаардлагыг биелүүлэхгүй бол эндээс явахгүй гэсэн. Үүнд хил соёлын, эдийн засгийн гэх мэт олон янзын шаардлага байсан. Ер нь бол тэр үеийн улс төрийн бодлогыг гол нь эсэргүүцсэн гэж хэлж болно. Все это хөдөлгөөний шаардлагууд бүгд биелэгдсэн үү? Томоор нь авч үзвэл биелэгдсэн. Хамгийн гол нь ард түмэн өөрсдөө итгэж эхэлсэн. Өөрийн эх орондоо илүү эрх чөлөөтэй байх, амьдралын нөхцлөө сайжруулах, төрлөх хэлээрээ ярих ч гэдэг юм уу.
Майданы хөдөлгөөнд одоо Оросын ард түмэн гэдэг юм Оросын засгийн газар их дургуутсан байсан уу? Украиний иргэдийн хувьд гаднаас хэн тэднийг дэмжиж байна. Үл дэмжиж байх нь ямар ч хамаагүй байсан л та. Өөрийн эх орондоо юу хийх нь бусдад нэх хамаагүй. Одоо Украиний ард түмний амьдралд одоо ямар өөрчлөлтүүд бий болсон? Маш том өөрчлөлт гарсан. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь аль ч улсад хизээж дардан байгаагүй. Хамгийн том амжилт гэвэл бид Европ руу визгүй зорчдог боллоо. Европ биднийг хүлээн авч итгэл үзүүлв. Эмх замбраагүй шилжилт явагдсангүй. Ажиллах хүчний шилжилт бол байсан. Тэд баруунд ажиллан цалингаа Украин руу шилжүүлсээр том хөрөнгө оруулагчд болж хувирсан. Бид сүм хийдийн хувьд тусгаарлагдсан. Урд нь Москвад харьяалагддаг байсан сүм хийдүүд маань Украиных гэж нэрлэгдэх болсон. Энэ бол үндэсний хэмжээний биш шүтлэгийн асуудал. Гэхдээ л бас чухал сэдэв. Төр засаг ард түмэндээ илүү анхаарал тавьж эхэлсэн. Энгийн иргэн хүүхдээ сургах, байрны мөнгөө зовлонгүй төлөх хэмжээний цалин авдаг болох мөрөөдөл бүх хүнд бий. Энэ хугацаанд засгийн газар цалинг 3 дахин нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад байрны төлбөр нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ бол Оросоос авдаг энергийн их усүртэй холбоотой. Одоогоор тэтгэврийг нэмж амжаагүй байна. Үүнээс болоод тэтгэврийнхэн нийгмийн хамгаалтгүй байгаа. Танай Монгол улс маш залуу үндэстэн. Харин манайд бол өөр. Одоо бүр хүн амын тоо зөөрч байна. Энэ нь нас баралт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс тэтгэврийн системийн шинжилэл маш чухал байгаа. Манай улсыг өдөр зэрэгтэй болгосон хүмүүст бид туслах ёстой. Энэ үед бол эдийн засаг нэлээд хүндэрсэн баг. Тэр үед одоо энэ Европын холбоо барууны орнууд тааваханд нэлээд туслаг дэмжлэг үзүүлсэн үү? Мөнгө санхүүгийн ч гэдэг юм уу тусламж байгаагүй. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Европын холбоо зэрэг байгууллагуудаас хэлэлцээний дүнд зээл авсан. Зээл бол одоо сайхан ч дараа нь эргүүлж төлөх хэрэг гарна. Гадныхан Украин түүн дотор Оросын эсрэг хориг тавихад Орос манад эсрэг хориг тавьснаар экспорт унсан. Урд нь манай экспортын 80 гаруй хувь Орос руу гардаг байлаа шүү дээ. Бид Орост хим, металл ургийн бүтээгдэхүүн гол нь экспортлож, хариуд нь мөн л их хэмжээний юм худалдаж авдаг байлаа. Үүнд энергийн үүсвэрүүд, газ, нүүрс гэх мэт. Ер нь бол Оросдоо хийх худалдаа их хэмжээгээр багассан. Шокноос гарахын тулд бид шал өөр ажиллаж амьдрах хэрэгтэй болсон. Бид Европод бараагаа зарж чадна гэдэгт эхлээд хэн ч итгээгүй. Украины барааны чанар, техникийн нөхцөл, Европын стандартыг хангахгүй гэж айлгаж байсан. Бид ч аж үйлдвэрийн улс байлаа. Гэхдээ дэлхийн хар шорон хөрсний 25% нь Украинд байдгийг мартаж болохгүй. Манай хөрс үнэхээр өндөр үржил шимтэй тас хар хөрс. Би бүр үнсмээр байдаг. Дэлхийд өөр хаан ч ийм хөрс байхгүй. Гүн нь 1-3 м гэд боддоо. Иймээс бид хөдөө аж ахуйн маш том нөөцтэй улс. Үгээрч хүнд үеийг давж гарсан. Бид наран цэцгийн үр, ургамлын тосны экспортоор дэлхийд 1-р байр эзэлдэг. Бүр Монголд нийлүүлдэг. Бид сүүний маасал болон зөгийн балын экспорт дэлхийд 5-д ороод ирлээ. Европын холбоо манад өгсөн 2 жилийн дотор нийлүүлэх зөгийн балын квотыг 4 хоногт л нийлүүлж байх жишээтэй. Энэ бүхэн бидэнд хөдөө аж ахуйн асар их боломж байгааг харуулж байна. Европ руу гарч байгаа экспортын татвар энэ төр хэр төлөх юм бол Украины бараа бүтээгдэхүүн. Бид Европын холбоотой худалдааны шууд гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр зарим бараа татвартай, зарим нь татваргүй нэвтэрдэг. Тэд дотоодын үйлдвэрлэгчтэй хамгаалах салбарт татвар ногдуулдаг. Энэ Майданы дараа Украин, Орос хоёрын хооронд Украины дундуур явж байгаа энэ газын, транзит газын маргаан нэлээд өрнөсөн байдаг. Тэгээд Украин бараг хөлдөх аюулд ордог ч билүү нэг тийм болсон. Тэгээд энэ асуудал яаж шийдэгдсэн бол? Это проблема. Тиймээ зөрчил байна. Гэхдээ энэ шууд Майданы дараа биш. Маш урт хугацааны хоримтлагдсан асуудал байсан. Оросын газ маш өндөр үнэтэй учраас бид хэмнэлтийн горимд шилжсэн. Засгийн газар ээлжлэн унтраах зэрэг арга хэмжээг авсан. Үүний үр дүнд хэлцээгээр авах байсан газаа бүрэн аваагүй. Гэтэл Оросууд хэдийг авсан нь хамаагүй. Хэлцээгээр тохирсон мөнгөө л өгсөн. Украины тал үгүй хэрэглээгээл төлнө гэсэн. Үүн дээр гол зөрчил үүссэн.
Мөн газын таран зэйтээр Украин их мөнгө хийж байгаа нь үнэн. Хэрв хойд таран зэйд 2 төсөл хэрэгжвэл Украинд том хүндрэл учирна. Энэ талаар яриа хэлэлцээрүүд идэвхтэй явж байна. Нааштай шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй явж байгаа. Ер нь бол Украин хизээж хүлдэж байгаагүй. За Майданы хувьсгал өөртөө Оросууд одоо газ маш хямдхан дэлхийн зах зээлээс хэд дахин жил амтхан үнээр өгдөг байсан юм шүү. Тэгээ Майданаас болоод гэдэг юм уу Оросууд энэ танаад өгж байгаа газныхаа үнийг хэд дахин нэмсэн. Ямар үнээр одоо газ Оросоос судалж авч байгаа. Газ Россия. Уучлаарай, би яг үнэндээ нарийн тоо санахгүй байна. Ер нь бол бид хизээч бага үнээр газ авч байгаагүй. Энэ асуудал засгийн газар бүрийн анхаарлын төвд байж, гэрээг ашигтай нөхцлөөр сунгах ажил үргэлж хийгдэж байсан. Бид ямар нэг шийдэлд хүрэхгүй бол болохгүй. Ер нь бол Украин өөрөө газ олборлогч. Гэхдээ энэ хүрэлцээгүй. Газрын доорх нөөцөөрөө бид Европт нэгдүгээрт ордог юм. Одоо ажиллаж байгаа нефт хийн цооногуудаараа бид Европт нэгт ордогч сэргээгдэх эрчим хүчээр бид бас Европт тэргүүн игнэнд яваа. Нарны цахилгаан станцын том төслүүдэд гадныхан хөрөнгө оруулж байна. Энэ бүхэн бүрэн хэрэгжээд эхлэх юм бол газын үнц нь буурна гэж харж байгаа. Энерги салбарт хөрөнгө оруулалтын тухай ярьлаа. Тэгээ энэ маань та бүхэн одоо Украин улс өөрийнхөө компаниудын хүчээр хийх гэж зорж байна уу? Эсвэл гадаадын хөрөнгө оруулагч тийшээ орж ирж болохоор байгаа юу? Барууны хөрөнгө оруулагчид Франц гэх мэт тэд хаана тааламжтай орчин байна? Тийшээ л орж ирнэ. Яг одоо Украинд хамгийн тааламжтай орчин бүрдүүлсэн. Хөрөнгө оруулагчид захиргаанаа манай засгийн газарт худалдсанаар зохих хугацааны дараа хөрөнгөө нөхөд ашигтай ажиллах бүрэн боломж бүрдсэн. Но башийн инвестицийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа маань энэ салбар дээр энергетикийн хувьд түнш эрчим хүчний хувьд Оросоос хараад ус болох тэр цаг хугацаа эзээ бол та тэрийг хэлж мэдхүү. Аль болох хурдан болоосоо л гэж хүсэж байна. Гэхдээ энд яг хугацаа хэлж чадахгүй л болов. Украин улс чинь маш энерги хэрэглэдэг том улс шүү дээ. Баг өртөг шингэсэн голдуу түүхийн идэ гадагш нь гаргадаг. Мэдээж энэ нь өнөөгийн нөхцөлд зайлшгүйч ирээдүйд ахиухан өртөг нэмэгдсэн өртөг шингээдэг болох хэрэгтэй. Иймээс хугацааны талаар хэлэх боломжгүй байна. После Майданы дараа таны улсад болохоор ерөнхийлөгчийн 2 сонгуул болсон, парламентын 2 сонгуул болсон. Энэгээр одоо 4 удаа гэх юм уу дандаа одоо Европын холбоог дэмжсэн тэр хүчин бол ялсан байдаг. Украин засгийн газар бас НАТО-д эсгэн тэр зорилго тавьсан байгаа. Энэ бүхэн одоо аль шатандаа явуулаа. Тийм ээ. Майданы дараа ерөнхийлөгчийн 2, парламентын ээлжид бус 2 сонгуул болсон. Яагаад гэвэл шинэ ерөнхийлөгч Зеленский парламентын хугацаанаас өмнө тараасан. Ард түмэн түүнд тийм эрхийг олгосон. Түүнд маш их найдлага тавьж байгаа. Европын холбооны тухайд бид Европ руу визгүй зорчдог боллоо. Зөвхөн шингээний бүс биш, бусад орнууд руу ч зорчиж байгаа. Европын холбоотой шууд худалдааны гэрээ хийсэн маш чухал алхам. Энэ бол зээлээс ч чухал үйл явдал. Зүгээр зээл өгч байхаар бидэнд ямар нэг товар үйлдвэрлээд зарах боломж олгосон. Энэ бол ажлын байр, шинэ технологи, хөрөнгө оруулалт юм. НАТОгийн хувьд өмнөх ерөнхийлөгч ийм ирмэлзэлтэй байсан. Яг одоо энэ тухай ярихдахгүй байна. Энэ бол урт хугацааны асуудал. Олон 10 жилээр ярихдах байх. Господин ноён Зеленский бас л одоо энэ НАТО дэлсхийн одоо шугамыг барьж байгаа юу? Шинэ ерөнхийлөгч энэ тухай шууд яриагүй. Түүний програмд байхыг үгүйсэхгүй. Гэхдээ одоо шийдлээ хүлээж байгаа маш чухал асуудлууд байна. Дотооддоо маш их асуудал хуримтлагдсан байгаа. Хамгийн чухал нь хээлх ахуулын асуудал байна. Үүнээс болж парламентыг тараасан байх. Зарим депутатууд 3-4 дахин сонгогдсон хэрнээ хийсэн юмгүй л сууж байлаа штэ. Тэд ард түмнээс цалин авч байж тэдний төлөө юу ч хийхгүй. Өөрсдөө л сайхан амьдраад байсан. Наш народ тэр Монголд амьдарчсэн тухайга одоо ноён Зеленский хэвлэлч юм уу Монгол гэж ярьж ирсэн тийм түүх байгаа болоо гэж.
Тийм ээ. Түүний нэг ярилцлага телевизээр, интернетээр их цацагдсан. Тэр Монголын тухай сайхан дурсамж үүрнсэн байдаг. Надад их таалагдсан шүү. Монголын тухай, Эрдэнэтийн тухай дурсамжууд юм. Түүний эцэг Эрдэнэт үйлдвэрийг барилдсан математикч, профессор хүн байсан. Тэдний гэр бүл Эрдэнэтэд 4 жил амьдраад ээж их нь эрүүл мэндийн байдлаас болоод буцсан байдаг. Миний мэдэж байгаагаар одоо ч түүнийг эрдэнэтчүүд санаж байдаг юм билээ. Маш толгойтой, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байсан тухай дурсдаг. Хүүн аавынхаа замналаар явсан байх нь. Намайг энэ нэвтрүүлэгт урьж оруулж буйд талархлаа. Миний хувьд том нэр хүндийн асуудал байлаа. Украинд суух өргөмжит консулын хувьд хоёр орны хооронд их мэдээлэлтэй болох харилцааг идэвхжүүлэх үүрэгтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл сүүлийн 20-25 жилийн хугацаанд хоёр орон нэлээд холдсон байдаг. Хүүхэд байхдаа над шиг Монголд амьдарч сурч байсан хүүхдүүд маш олон байгаа. Бид байнга уулзалдаж Монголоо санан дурсдаг. Бид улам их ойртон, соёл, спорт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно. Монголын ард түмэнд өөрийн сонгосон замаараа явж хөгжихийг дахин ерөөе. Дэлхийн хамгийн залуу үндэстэн гэж цоллуулах бахархалтай бөгөөд ирээдүйдээ сонсогдож байна. Баярлалаа.